Сайн байцгаана уу үзэгчдээ. HSG 4 тисийн сонсголын тавтлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлүүдээрээ HSG 3 тисийн сонсох болон бичих тасгалын тавтлага хичээл орсон. Харин өнөөдрөөс эхлэн 4 тисийн сонсголын тасгалыг үзэх болно. Та бүхэн эхнээс нь анхааралтай үзээрэй. HSG 4 тисийн сонсголын тасгал 1200 хандлаас бичигдсэн 4 төрлийн тасгал багтсан байдаг. Тиймээс эхлээд энэ тисэд нэмэгдсэн үг хэллэгтэй холбоотой сонсох тасгал ажиллая. Та бүхэн дараах өгүүлбэрт сонсон үгээ нөхөөрэй. Өөрөөр хэлбэл нэг түлхүүр үсэгтэй төстэй харагддаг хандлаас сонсноо нөхөх ёстой. Зарим тохиолдолд иймэрхүү ханзыг сольж халих тохиолдол байдаг. Ингээд өгүүлбэрээ сонсъё. 保护环境是每个人的责任。保护环境是每个人的责任。现在商场正在打折，东西很便宜。现在商场正在打折，东西很便宜。他有点害羞，不适合当导游。他有点害羞，不适合当导游。成功不怕竞争，成功不怕竞争。教室里禁止吸烟，教室里禁止吸烟。我估计这次考试不会太难。我估计这次考试不会太难。Одоо хамтдаа нөхсөн үгээ тулгацгаая. 保护环境是每个人的责任. Байгаль орчноо хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. 现在商场正在打折，东西很便宜. Худалдааны төвүүд яг одоо хямдар зарлаад байгаа. Эд юмс нь бүгд хямдарсан байна. 他有点害羞，不适合当导游。Тэр баг зэрэг хичимхий. Хөтөж болоход тохирохгүй. 成功不怕竞争. Амжилт өрсөлдөөнөөс айдаггүй. 教室里禁止吸烟. Ангид тамхи татахыг хориглоно. 我估计这次考试不会太难. Би энэ шалгалт тийм ч хэцүү биш гэж багцаалж байна. Харин одоо та бүхэн харилцан ярианд ямар үг хэллэг гарч байгааг сонсоод нөхөөрэй. Энэхүү тасгалыг хийснээр бид сонсголоо сайжруулахаас гадна дүрмээч муу эргэн санах болно. 明天要讲张爱玲的小说，希望你回去先预习一下。可是您要讲哪一篇呢？明天要讲张爱玲的小说，希望你回去先预习一下。可是您要讲哪一篇呢？妈妈，我困了，想去睡觉。那你先休息，一会儿吃饭我再叫你。妈妈，我困了，想去睡觉。那你先休息，一会儿吃饭我再叫你。李明，你快点儿，快来不及上火车了。知道了，马上就来。李明，你快点儿，快来不及上火车了。知道了，马上就来。
Та бүхэн ханзаарна юм уу эсвэл галгаар нь зөв нөхсөн баха. Тэгвэл одоо харилцан яриагаа бүтэн хэлбэрээр нь харцгаая. 明天要讲张爱玲的小说，希望你回去先预习一下。Маргааш Жан Айлины өгүүллийг ярина. Чамайг хараад эхлээд бэлдээсэй гэж хүсэж байна. Бид энэ өгүүлбэрээс 希望гэсэн үгний хэрэглээг анхаарах ёстой. 可是您要讲哪一段呢? Гэхдээ та аль хэсгээс нь ярих юм? 妈妈，我困了，想去睡觉. Ээжээ миний нойр хүрээд унтмаар байна. Энэ өгүүлбэрээс учир шалтгаан заасан өгүүлбэрийн товчилсан хэлбэрийг эргэн санах хэрэгтэй. 那你先休息，一会儿吃饭我再叫你. Тэгвэл эхлээд амарч бай. Ингэсгээд хоол болохоор чамайг дуудъя. 李明，你快点，快来不及上火车了. 李明хурдлаарай. Галт тэргэн сууж амжгаа байлаа. Энэхүү өгүүлбэр нь ирээдүйн цагийн хэлбэртэй ба тэр нь 快了 гэсэн бүтцээр илэрч байна. 知道了，马上就来. Мэдлээ одоохоо очлоо. Бид сая харилцан яриа сонсоод өгүүлбэр нөхсөн бол одоо харилцан яриа сонсоод асуултын зөв хариулт олох тасгал ажиллая. Бид энэ тасгалыг хийснээр үргэлжилсэн харилцан яриан дундаас гол агуулгыг нь сонсоод ойлгох дадлага эзэмших юм. Та бүхэн эдгээр асуултын дагуу харилцан яриаг сонсоорой. 谁的声音更大? Хиний дуу хамгийн чанга вэ? 1. 小王 2. 彼得 3. 服务员 4. 玛丽 哪儿是最热闹的地方? хамгийн хөл хөгжөөнтэй газар хаана байдаг вэ? 1. 公园 2. 老舍馆 3. 咖啡馆 4. 新茶馆 从老舍馆出来，他们去哪儿? Лаушогийн цайны газраас гараад тэд хаашаа явах вэ? 1. 公园 2. 老舍馆 3. 咖啡馆 4. 新茶馆 Ингээд бичлэгээ үзээд дээрх асуултын зөв хариултыг олцгоё. "几位来点什么？"来一壶茶，再来一些点心。好的，请稍等。这就是我常说的老茶馆。今天我把你们带到茶馆来，你们可以了解一下我们这儿的风俗。茶馆里人不少，真热闹。他们说话的声音太大了。茶来了。请用茶。谢谢。不客气。先生，请用茶。您几位请慢用。我们正在说声音大，这位服务员的声音更大。茶馆就是最热闹的地方，有的人还把舞台搬进茶馆来了，在茶馆里唱戏，比这儿还热闹呢。
我觉得，在公共场所，说话的声音应该小一点儿。来中国以后，我发现，在不少饭馆、商店或者车站，人们说话的声音都很大。说实在的，我真有点不习惯。到茶馆来的人都喜欢热闹，大家一边喝茶一边聊天，聊得高兴的时候，说话的声音就会越来越大。喜欢安静的人不会到茶馆来，他们常常到别的地方去，比如去咖啡馆。琳娜说的对，在公共场所，有的人说话的声音太大了。我想在这儿聊一会儿天，可是你们都觉得这儿太闹。好，咱们走吧。前边有一个公园，那儿人不多，咱们到那个公园去散散步。하루스타 하라라. 谁的声音更大？ 희니도 хамгийн чанга. 하루스트 нь服务员 буюу үйлчлэгч. 哪儿是最热闹的地方？ хамгийн хөл хөгжөөнтэй газар хаана байдаг вэ? Хариулт нь лав шоугуан буюу лав шоугийн цайны газар. 从老舍馆出来，他们去哪儿？ лав шоугийн цайны газраас гараад хаашаа явах вэ? Зөв хариулт нь 공연 буюу цэцэрлэг. 하루스타 баттган бичлэгээ дахин нэг үзье. “几位来点什么？”来一壶茶，再来一些点心。好的，请稍等。这就是我常说的老茶馆。今天我把你们带到茶馆来，你们可以了解一下我们这儿的风俗。茶馆里人不少，真热闹。他们说话的声音太大了。茶来了。请用茶。谢谢。不客气。先生，请用茶。您几位请慢用。我们正在说声音大，这位服务员的声音更大。茶馆就是最热闹的地方，有的人还把舞台搬进茶馆来了，在茶馆里唱戏，比这儿还热闹呢。我觉得，在公共场所，说话的声音应该小一点儿。来中国以后，我发现，在不少饭馆、商店或者车站，人们说话的声音都很大。说实在的，我真有点不习惯。到茶馆来的人都喜欢热闹，大家一边喝茶一边聊天，聊得高兴的时候，说话的声音就会越来越大。喜欢安静的人不会到茶馆来，他们常常到别的地方去，比如去咖啡馆。琳娜说的对，在公共场所，有的人说话的声音太大了。我想在这儿聊一会儿天，可是你们都觉得这儿太闹。好，咱们走吧。前边有一个公园，那儿人不多，咱们到那个公园去散散步。 Та бүхнийг энэхүү харилцан яриаг бүрэн ойлгосон байхаа гэж найдаж байна. Харин одоо та бүхэн хятад төдийгүй дэлхийн нэртэй нэгэн жүжигчний тухай мэдээллийг аваад хэн болохыг таагаарай. 他是一个中国人，但也是一位国际巨星。我们认识他是因为看了他很多精彩的功夫电影，比如《醉拳》。
警察故事、12生肖等。他的电影一般都是喜剧片和动作片，其中包括了很多中国的功夫文化。他演出或者导演的电影不仅在中国很有名，而且还进军了美国的好莱坞。除了作为一名电影演员以及电影导演，他也可以算是一名歌手，演唱了很多中文歌曲。在北京欢迎你这首歌里，你就可以听到他的声音。你们可以猜出来他是谁吗？Тамгсан бол тавраа баттган дахин нэг сонсоорой。他是一个中国人，但也是一位国际巨星。我们认识他是因为看了他很多精彩的功夫电影，比如《醉拳》、《警察故事》、12生肖等。他的电影一般都是喜剧片和动作片，其中包括了很多中国的功夫文化。他演出或者导演的电影不仅在中国很有名，而且还进军了美国的好莱坞。除了作为一名电影演员以及电影导演，他也可以算是一名歌手，演唱了很多中文歌曲。在北京欢迎你这首歌里，你就可以听到他的声音。你们可以猜出来他是谁吗？ Зүйтэй, тэр бол мэдээж Jackie Chan. Тэгэхээр та бүхэн орчуулгыг нь харна уу? 他是一个中国人，但也是一位国际巨星。Тэр бол хятад хүн ч бас дэлхийн томоохон од. 我们认识他是因为看了他很多精彩的功夫电影。Бид түүнийг их олон сонирхолтой тулааны урлагтай киногоор нь мэдэж болно. 比如《醉拳》、《警察故事》、12生肖等。Жишээ нь Согтуу мастер, Цагдаагийн түүх, 12 жил гэх мэт. 他的电影一般都是喜剧片和动作片，其中包括了很多中国的功夫文化。Түүний кинон ихэнхдээ адал явдалтай тулаанд төрөл байдаг. Тэдгээрт хятадын задооны урлагийн соёл багтсан байдаг. 他演出或者导演的电影不仅在中国很有名，而且还进军了美国的好莱坞。Түүний тоглосон хийгээд найруулсан кинод хятадд алдартай болсон төдийгүй Америкийн Холливуудад ч мөн гарч чадсан. 除了作为一名电影演员以及电影导演，他也可以算是一名歌手，演唱了很多中文歌曲。在北京欢迎你这首歌里，你就可以听到他的声音。Тэр жүжигчин найруулагчаас гадна мөн дуучин гэхэд болно. Их олон дуу дуусан байдаг. Та Бээжинд тавтай морилно уу гэдэг дуунаас түүний дуу хоолойг сонсож болно. Ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид HSK 4 дэсийн тавтлах хичээлийг та бүхэндээ үзүүллээ. Дараагийн хичээлээр мөн HSK 4 дэсийн үгийн сангийн тавтлага болон сонсголын тасгалаа үргэлжлүүлэн үзэх болно. Баяртай үзэгчдээ. 再见.